тоглоо гэсэн. Хоёр тавьч маань гараа зүгсэн талаа эхэлж байна. За хот хөлийн шолоо шиглэлт гэсэн. За зүгээрээ тарина. Эвгүй цогцолтой. Уртад гарын тун эвгүй цогцолтой юм шүү. Баруун хоёр талаас их савд юм билэ. Ойр маш ойрын зайд дохоогүй. Шахсан үед баруун тохоог бас их эвгүй хийдэг. За хөлийг байраад унаач энэ дээр санаа жижигцүгийн гар дээр явахгүй. За тэгээс хойд хөлийн шилбэр өшгөлт амжилттай. Тийм өшгөлт. Хамаагүй ойрточлоо жоохон зайн ойрточлоо. Гэж баруун давуулах хэрэгтэй. Тэгсэргүүд. За хоёр нөрчин золгосон клинчний барьцтай. Батистаг байралдаг ч болсон. За дагисрын бол бяр бол хийдэг юм билээ. илүү хамаагүй байлаа шүү дээ. Клинч золгосон байрснаас энэ одоо бас л одоо барьц байрлалын төлөө хөрсөлтөй явж байгаа шүү дээ. Хин одоо дотор талаар барьц авч ууцаар ингээд цаашаа унах орлого их юм уу тийм ээ? Тий. Энэ дээр хэвтээ шилжүүлсэн шилжүүлээгүйч. За дагисрын маань дээр гараад ширүүн ноцтой хийж зүрхэнд нь ачаал өгөх хэрэгтэй. Яг зөв шүү дээ. Монголнаас бидний маань одоо том давуу тал бол зүрхний ажиллагаа маш сайн. Тий. Тэгээ нэг салаан төвчнөөс ирж байгаа тамирчин учраас агаарын Улаанбаатарын 1300 м-ийн өндөрт хүчилдөрөх цэрэг орчинд амархан татсан гэсэн үг. Булчин их ажиллах юм бол цуцаа үүснэ. Тийм учраас ер нь ингээ сайн барилдаад ер нь жоохон булчин ажиллуулсан тийм тулаан хийх хэрэгтэй. Тэгжиж 3 дугаар рамд руу сулруулна. За дагисрынгийн хувьд барилдаа нам бол туун дэжгүй явж шүү. Гарын салах хэрэгтэй. За эндээс Кимура буюу мөрөнд өчг. Одоо барьцыг авж гин дагисрынгийн хувьд. Дагисрынгийн хувьд гарын хүч бол маш хүчтэй юм тамирчин байгаа. Ер нь жигд яг энэ гоц те энэ муу гэх юм байхгүй. Зүрхний ажиллагаа бол маш сайтай. Батистагийн хувьд бас зууралцсан байдас бохир бокс буюу тэрэндээ маш сайн юм байна. Дохоо огцом салах үедээ огцом дохоо цохилтууд хийдэг тийм ээ. Одоо шулуун цохилтыг урт гараа ашиглаж шулуун цохилтыг хийхдээ толгоогоо жоохон доошоо унгааж хажуугаас нь бултангаа хийх хэрэгтэй. Саяны яг таны ярьсан довтооны ордор бол явж байна тийм ээ. Тийм. За дагийн урд гарын хажуу толгойд амжилттай. Дахин урд гарын хажуу зогт орсон шүү. Зогт орлоо. Хонсоо! Тоглолт дуусчин. Давтах хэрэгтэй. Сайн туслахтаа сайн тамирчин. Яг мэдээ төвөөд авлаа тийм ээ. Тэгж. За бэраар хамаагүй л байна. Дагисрын миний бодлоор дагисрын цогт хүнд болоод байгаа юм. Гарын цогт тун хүнд яг гоё бие өргөлт оруулаад. За дагисрынгийн гар гэдэг бол ерөөсөө одоо бид ярьдаг шүү дээ. Болдозер юм уу юу юм тийм ээ. Үнэхээр хүчтэй одоо ийм тамирчин байдаг. Би бол тулаанууд нь ер нь алгасгүй харсан. Дагисрынгийн хувьд нэг гүйлт маш сайтай. Ер нь цуцаа маш багатай байдаг. Тэгээ бид тэрийг нөө Завхан аймгийн Отхон суманд төрсөн. Тэнд өссөн. Тэгээд өндөрлөг газар төрж өсөөд зүрхний ачаал маш одоо даах чадвар нь өндөрсөн юм л багаас ахуй амьдралын тийм байна. Тантай 100% санд зүрх бол том байгаа. Тэгээд энэ хөдөө мал дээр өссөн учраас гарын хүч сайтай. За Батистагийн хувьд бас үнэхээр дуршлаг зааж байна. Яг эвгүүдэд ирэнгүүд барилдаад эхэлж штэ. Энэ дээр бол яг унгахыг гэсэн одоо хараахан зорилго байхгүй зүгээр ингээд цаг авч амрах зорилготой байна Батистагийн хувьд. Тэрэн дээр нь уламж ноцолтоод авах хэрэгтэй. Тэгжиж 2 дугаар раунд руу бүүц цуцаах хэрэгтэй. Төргүүлсэнчлэн олимпиатлан бол хин юугаараа илүү тэрийг гаргаж тэрийг давуу талж толдог. За хоёр тавч мэд хаалсан. Батистагийн хувьд бас дуртажинд тоглолцдог юм байлээ. Тийм байлээ. Сүүлийн 2 тулаан 77 70 тоглосон байгаа. Хоёул ингэ ялсан. Тэгээ жингээ маш сайн тавьдаг юм байлээ. Жингээ сайн тавьдаг. Огцом тесрэлттэй. Тий. Маш их туршлагатай байгаа даа. Яа, сая Супермен панч одоо хойд төлөөс хуураад хойд гараас огч байгаа юм. Цогцолтыг хэлдэг. Бас гоё техник холбоотлааны дөрөв тулааны спортын хойд гарын жилт гидсэн дамжуулалттай дагисрынгээс. За Батиста бол ерөнхийдөө жоохон тусаа таарж байна. За дагисрын маань
улам зөвхөн ажиллагаа нь улам гоё болж байна тийм ээ. Хажуугийн эргэсэн хажуугийн өшгөлт биш. Богинохон шулуун гизэнд нь орох юм бол энэ жингээ их сул тавьсан хүнд илгэнд гизэнд бол бас гоё орондоо. Амархан дуусах магадaltaй. Эргэж өшгөл шулуун өшгөл хэрэгтэй эргэж. За 2 дугаар үедээ Тулаанта хэрхэн өрнө гэж бодож байна. Ерөнхийдөө Батистагийн үед ямар тактикаар гарч ирэх бол бас эхний үедэр ер нь үүдд ирлээ шүү дээ. Батистагийн хувьд одоо ингээ барилдын үүсэх гэхээр одоо цуцаа үүсч эхэлнэ. Зайнаас цох гэж оролдох уу? Зайнаас цох гэж. Тий. Тэгээд ер нь шахах юм бол дагийн сүрэнд ашигтай болчиход байна л та. Жохон цуцаа үүс. Тэгээд хүн цохилтоос нь болгоомжлоод ер нь ойртох гол бас үзэх байх. Тэгэхээр одоо гараар тул зодолтоо тун хэцүү гэдгийг ойлгоцсон байна шүү. Тэгэхээр одоо жижигцүүг ашиглана гэж ер нь бодож байна тийм ээ. Тий, жижигцүүг ашиглаж тулж шахаж. Гэхдээ бас нэг юм хөлд их тийм гоё доогуур ордгоо юм билээ. Ер нь цэг барилдаа хийж чагаад унгаах гэж оролддог юм билээ. Тэгэхээр дагийн сөргийн үед тэрэн дээр бираар илүүрхэд байгаа. Тун эйгүү. За харин Батистагийн урд гарын хажуу амжилтаа дагийн сөргийн хойд тун эйгүү зохиол хойд гарын шулуун ирүүнд бууж ийн Батистагаас дагийн сөргийн. За дагийн сөргийн шилб рүү одоо шилдний гадна талаас хойд төлөвлөж байгаа. За хоёр хажуу Батистад бууж ийн дагийн сөргээс дахин хоёр. За дагийн сөргийн нэг цогцлон дээр зүүрж бие унаа зогсож байгаа нь үнэхээр гоё юм аа. Дахиад орсон. За нүс эвгүүцсэн шүү зохиолт. Гэтэ гар дээр байх хэрэгтэй. Тэг чи одоо нэг хөлд ороосоо. Тэг дээрээс жоохон наалж гिचэнтэн сайн зохиол. Бразилийн жижигсүгийн хар бустан гэдэг бол бас тийм үнэхээр амаргүй. Тийм. Гэхдээ нөгөө нэг юу бичлэгүүдийг харж байгаа тийм том өчөг боолт, нарийн өчөг боолт бас нэг хийгээд идэггүй. Тулааныхын явцад дийлэгтэй. Бас өөрөө тийм зунгаарсан удаашруулж үзэх тийм сонирхолтой юм байлаа шүү дээ. Тийм, удаашруулж үздэг. Харин энд за харин яг наран туулга гаятыг сонссон юм шиг шавны ингээд хөлд ороод. Одоо энэ дээр жоохон байна. нүдэж жоохон бүр цуцаах хэрэгтэй. За энэ дээр сайн цуцааж ноолох хэрэгтэй. За дээр жоохон өнгөн байлгаж хагаад босгоод ирлээ. Батистагийн хувьд барилдааны хамгаалалт тун сайн. Ард нь гарах юм бол бас боолт хийж шүү дээ. Тий. За ер нь арын байрлалыг нураг авах юм магадлал тун өндөр болоод ирж байгаа гэсэн. Хөлөө тэгж давуулах. Хөлөө наашаа суулж аваад нуруунд дээр давуулах хэрэгтэй тийм ээ? Тий. За дагийн сөрөг ингээд дагийн сөрөг хойно алдны дуу тоглоом биш. Маш бэртээ учраас. За энэ гар баг хүзүүн доогоор ороод байна уу? Хоолоо доогоор орсон бол орно шүү. Энэ хоолоо руу гар орсон юм шиг байна. За гараа алгаар энэ хоолоод орсон юм байна. Дагийн сөрөг алгаараа гараа холбоод ирүүдэд татчих. За энэ ерөнхийдөө ирүүг ер нь баг хууртал таталж чадна. Хөлөө суулгах хэрэгтэй. Хөлөө суулж үнцэх нь жоохон буруудаад байна тийм ээ. Хажуулт үнцэх нь одоо өчөх боолтыг хийхэд хэцүү болгоод байна. Туршлагатай хөлөөрөө ингэж ороож авчаад тийм байна. Яг ардаа алдахгүй, бүтэн ардаа гарахгүй яадаг шүү дээ. Одоо тэр жижигсүгийн техник ашиглаж шүү дээ тийм ээ. Тийм. Баруун гараа сайн суулж аваад дагийг ард гарах боломжтой байхгүй бас. Одоо ард гарлаа. Хар бүстэг боох үедээ. Хар бүстэг боох юм бол энэ бол бас дагийн сөргийн хувьд Давид сэргийн рекорд маш том амжилт болно. За энэ дууссан баха үзэгчтэй. Та бүхэн дагийн сүрэнгийн бас нэг гайхамшигтай өчгийг харах гэж байна. Энэ бол унтахаар болж шүү. Энэ унтахаар боллоо. Энэ унтахаар за та бүхлөө. Чагнаад орчин дагийн сүрэн үзэгчтэй. Та бүхэн Бразил улс жижигцүүгийн одоо их орон гэдэг улсын хар бүстэн элэг нэгт монголчуудынхаа өмнө rear naked choke буюу хон гарч байгаа хоолойг нь боож амжилттайгаар ялж үзүүллээ. Дагийн сүрэндээ баяр хүргэе. За Батистад ч гэсэн баяр хүргэе. Бас амархан тулаанд болж ирсэн магадгүй үнэхээр хатуу самартай таарлаа шүү дээ. Өөрт нь бас маш их тийм одоо сюрприз тэглээ. Бэлэг болж байгаа шүү тийм ээ. Гайхсан байдалтай юм байна. Үнэхээр сайхан талаа үзүүллээ. Тулааны урлаг гэдэг бол хүндэтлээ дуусах юм аа. Энэ бол таны одоо өөрийн чинь гаргадаг одоо чанартай зааж өгдөг ганц өөрөө хамгийн том сайхан чанаруудын нэг шүү дээ аваргаа тэгээд. Сайхан ялтаа ба. Сайхан ялтаа ба.
Дагээс үндэ баяр хүргэе. Батиста бол бас гайхлаа. Үнэхээр гайхлаа. боогч гэж бодсонгүй. Тэр нэг олон ард барьцаа авчвал Дагигийн гаргаж амар бятаа Тий, байхгүй. дөрөвчлээ хэлжсэн гар нь болдоо тэр юм уу тэр. Одоо Батистагаас харагдаж чинь цэвэрж ижсэн байна. 90 доогоор гар нь орж иж хоолоод орж иж бооно гэж болж байсан баг шүү. Дагис руу ирүүтэй хамт. Ирүүтэй хамт боогод хоолоод дарагдсан. Мөн аюултлын гүрийн судас боогд. Өнөөдрийн яг одоо үзсэн та бүхний тулааны ялагч тулааны 4 минут 4 секундэд You've naked choke with submission. Удан болонгийн тамирчин Чагна Доржи Дагисүрэ. За президент жүжигчгийн авраг хар бүстэй тамирчныг submission ялалт үзүүлнэ гэдэг бол гайхамшиг юм аа. За энд байгаа монголчууд чамайг дэмжсэн дэмжигчдтэй өөрийнхөө ялалтын мэдрэмжээ хуваалцаач. Ялтал өнөхөр өөр их харахгүй гой мэдрэмж. Үүний минь ард айгүй олон зүйл байгаа. Тэр бол мэдээж багш гэр бүл минь бэлгийн хамт олон байгаа. Тэгээд мөн бэлгийн сургалтыг дэмжиж одоо хүртэл тэмцэрээ өгдөг лаваа хоолоймтод бэлтгэл хангадаг тамир захиралтай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд мөн тулааны спортчдыг дэмжигээр ирсэн бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Монголда бас тулааны спорт айгүй өндөрт хөгжиж байгаа гэдэгт итгэсээр байгаа. Тийм болохоор илүү дээшээ явахын төлөө илүү хичээх болно. Надаас хорох зүйл их байгаа. Баярлалаа. Маш их баярлалаа. За ингээд MJ1 Fighting Championship 22 хангар замын тэмцээний 66 кг-ийн жингийн ялагчийн шагналыг гардуулж өгнөх хэмээн Pisimol компани маркетингийн албаны дарга Түмэн Дэлгэр таныг октагонд өрж байна.